Цусан гарт Ежов. Николай Иванович Ежов Петербургт төрсөн. Эцэг нь архичин, цагийн ажилчин, ээж нь тодорхойгүй. Бичиг үсэг мэдэхгүй, бичиж уншиж чаддгүй байсан. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд үеэр таслан уншиж сурсан. Архичин мансууруулах бодисын донттой. Зөвлөлтийн болон орсон хэвлэлүүд Ежов архичин болсон нь тэр Сталины даалгаврыг биелүүлэн олон зуун мянган хүнийг хороосонтой холбоотой гэж цагаатгадаг. Товчхондоо Ежов зүрх сэтгэлээ архиар эмчилдэг байсан гэсэн үг. Ежов 14 настайгаас янз бүрийн үйлдвэр заводад туслах ажилчнаар ажиллаж байв. 2 дугаар сарын хувьсгалын дараа коммунист намд элсэн Октябрийн хувьсгалд оролцсон. Иргэний дайны жилүүдэд улаан армийн анги нэгтгэлүүдэд цэргийн комиссараар дараа нь намын ажилтнаар ажиллаж байв. 1927 онд Москвад газар тариалангийн ардын комиссариатын орлогчоор дамлагдав. Намын дотор 1920-аас 30 онуудын үед өрнөж байсан өрсөлдөөний үед Ежов зөвхөн Сталиныг дагаж байсан нь түүнийг түргэн хугацаанд албан тушаал ахих боломж олгов. 1936 оны 10 дугаар сарын 1-нд Ежов зөвлөлт холбоот улсын дотоод хэргийн ардын комиссариатын тэргүүн болов. Ежов 1933 онд намын игнийг цэвэрлэх төв комиссийн даргаар дамлагдсан. Тэрээр большевик намын томоохон зүтгэлтнүүд болох Зиновьев, Каменев нарыг буудан алхад байлцсан. Ежов ардын дайснуудыг буудан алсан сумыг цуглуулan авч дурсгал болгон бичгийн ширээндээ хадгалдаг байжээ. 1937 оны 1-р сарын 27-нд Ежовыг улсыг аюулаас хамгаалахын ерөнхий комиссараар томилов. 1937 онд улс орон даяар бүх Оросын онцгой комисс, улс төрийн газар, дотоод хэргийн ардын комиссариатын 20 жилийн хойг тэмдэглэж байлаа. Сонингууд Ежовын зургийг нүр дүүрний эдэлж байв. Пионерын отрядууд большевикийн ээлж талуурчны нэрийг зүүх эрхийн төлөө уралдаж Ежовын тухай дуу шүлэг зохиож байлаа. Ойд зориулан Кремльд баярын хурал болон илтгэл тавьсан Микоян, нугаршгүй коммунист, Сталины авиаслаг сурагч, зөвлөлтийн ард түмний хайртай хүн гэх мэтээр алуурчныг өгөө олохгүй магтаж байв. Хурлын танхим илтгэгчийн үгийг алга тагшин өгтөж байсан нь түүнээс айсантай юм. 1937 оны 100 Сулеймов хотыг Ижево-Черкесск болгон өөрчлөв. Зөвлөлтийн түүхэнд анх удаа хохирогчийн нэрэмжит хотыг алуурчны нэрэмжит болгов. Ежов байцаалт тамлалтанд өөрийн биеэр оролцохоос гадна буудаалах хүмүүсийн жагсаалтыг гаргаж байлаа. Зандалчны энэ бүх үүрэг түүний зан авирт нөлөөлсөн мэдээж. Орчин үеийн төгчний судалгаагаар Ежов 1938 он гэхэд жинхэнэ хар тамхины донтон болсон байсан. Төмөр комиссар зөвхөн 1937-оос 38 онд 1-р категори буюу буудан алуулах ёстой 44 мянган хүний нэр бүхий 383 жагсаалтыг өөрийн биеэр гаргаж нөхөр Сталингаар батлуулсан байдаг. Зөвхөн нэг өдөрт 1938 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ежовын бэлдсэн 3167 хүнийг үхэлд илгээж байв. Энэ тоо хаант Оросд хувьсгалын өмнөх 10 жилийн хугацаанд цаазаар авсан хувьсгалчдын тооноос хэд дахин бага юм. 1939 оны 4-р сарын 10-нд Ежовыг Ивановын мужийн ардын комиссариатын даргын матасаар баривчлав. Түүнийг дотоодын явдлын яамны цэрэг анги байгууллагуудад хуйлдаан зохион байгуулж, удирдсан, гадаад гүрнүүдийн ашиг тусын тулд тагнуул хийсэн, нам төрийн удирдагч нарыг устгахаар бэлдсэн, зөвлөлт Орос улсын эсрэг зэвсэгт баслага гаргахаар оролцсон гэж буруутгасан. Дээр дурдсан уламжлалт зүйл ангиудаас гадна өөр нэг зүйл ангиар буруутгасан юм. Түүнийг намын игнийг цэвэрлэх нэрийн дор намын олон гишүүдийн эсрэг хуурамч хэрэг нээж устгасан гэж буруутгахаас гадна гомо гэж ялсан. Баривчлагдсан Николай Ежовын байцаалтаас 1938 оны 10-11-р саруудад миний байранд болсон архитектийн үеэр би нэг захирагдагчийнхаа их нэртэй бэлгийн харьцаанд орж байсан. Харин түүний нөхөртэй үнэхээр би педераст, банд шуумар харьцаатай байсан. Шүүхийн яллах шийдвэр гарсны маргааш Ежовыг хамтран зүтгэгчд нь Любянкийн подвалд буудан хороосон. Ежовыг баривчлахаас хэдхэн хоногийн өмнө түүний эхнэр Гладун Хаютина Евгения Соломоновна учир битүүлгээр Москва хавийн сувлалд нас нөхдсөн. Ежов түүний золиосууд шиг Сталин манд тухай гэж хашгирч үхээгүй. Чекист алуурчны сэтгэлийн хат үнэхээр чимээр байсан гэдэг. Цаазаар авах ялыг гүйцэтгсэн хүний дурсамжаас.
Хагас галзуу хагас ухаалдсан Ежов Сталины 1-р категорийн ялыг гүйцэтгэдэг өрөө рүү явж байв. Түүнд бүх хувцаа тайчхыг тушаав. Тэр эхлээд ойлгосонгүй. Гэнэт царай цав цагаан болсноо. Яалаа гэжтэй хэмээн үгэлж эхэлсэн. Тэр гимнастерк цамцаа яаран тайчж эхлэв. Ингийн тулд гараа халааснаас авсан тул товч Ременго Галифетэ өмд нь өөрөө шавтарсан. Тэр үед бидний цэргүүд Ежов бие хаасаатай эрчүүдийг хэрхэн хамлаж бахан ангаж байсныг санаж байж ядаж байлаа. Ежов 151 см өндөртэй байсан. Нэг харгалзагч тиссэнгүй түүнийг бооны мөрлөгчөөр цохиод авсан. Ежов унаад өгсөн. Ежов өвцөндөө ашхрамгц бид ч гинжнээсээ тавигдсан ноход шиг дайрсан. Дараа нь түүнийг босгоход ам хамраас нь цус садарч байсан. Амьд хүн гэхэд хэцүү зүйл үлдсэн байсан да. Ежовыг баривчлан буудан гороолсон тухай зөвлөлтийн эвлэлт ямар ч мэдээл гарсангүй. Тэр ямар нэг тайлбаргүйгээр алга болсон. Тухайн үед ийм явдал ердөм байлаа. Ежов Сталин түүнийг новш гэж хэлсний дараа үхлийн аюул тулгарч байгааг мэдэж байсан. Гэхдээ түүнд гарц байхгүй байлаа. Олон мянган цэргийн дарга нарыг бах таваа ханганд хамлаж түүнээс өндөр төрсөнд хорсож хороож байсан Ежов өөрөө алуурчны золиос болох тун ойрхон байлаа. Түүний Сталины дараа хайрладаг цорын ганц зүйл нь эхнэр нь байлаа. Судлаачид Ежов эхнэрийг нь ямар тамлал хүлээж байгааг мэдж байсан тул түүнийг люминалаар хордуулж алсан гэж үздэг. Ежовыг дарж авсан Берия түүний төрөл саднаас найс нөхдөөс хэнийг ч амд үлдээсэнгүй. Тухайн үед хэн ч ажиглахааргүй жижигхэн болчмор хайрт удирдагч төмөр комиссар болон хувирах нь ердийн хэрэг байв. Тэр анх доо яамд ирээд та нар миний намхныг бүү анзаар дайсантай хийж буй тэмцлийг минь саатуулах гэсэн бүх хүнийг суулгана буудна гэж хэлсэн байдаг. Од шүүрч дарангуулагчид таалагдахын тулд дээд зэргийн харгас байх ёстойг ойлгосон Ежов муж бүрт 40 тонны хүн буудан ал гэсэн хуваар илгэж байсан. Эмх замбраагүй байдлыг далимдуулан чекистүүд хувийн тооцоо их болсон ба хүүхний төлөө нөхрийг нь буудан алж байв. Айдас давтсан энгийн иргэд амьд үлдэхийн тулд бие биеэ ховлож эхэлсэн. 2 жил хүрэхгүй хугацаанд 700 мянган хүнийг чекистүүд буудан хороов. Хэнийг ч алсан хариуцлага хүлээхгүй байдал нь тэднийг гааруулсан. Ежов хэдэн хүн хороосныг сонирхоос хэнийг буудсныг үл тоон. Ардын комиссар хоногт 18 цаг ажиллаж баривчлах буудан алах тогтоолыг баруун зүнгүй зурна. Лубянскийн шоронгийн давхраар гүйж захирагдагч нарт хэрэг хүлээлгэх онцгой аргыг зааварчлана. Онцгой арга гэдэг нь Ежовын үед ил тодоор нэвтэрсэн тамлах аргууд. Гэртээ тэр ядарсан цусны өрнөрт галзуу мэт ирдэг нь ойлгомжтой. Орос орон бүх нийтийг хамарсан улаан террорт өг дууг орсон нь түүхчдийн одоо болтол тааж чадаагүй онцсог. Жирийн хүмүүрс цус далуурчин болж цусны үнээр авсан вампир мэт болсон механизм ойлгомжгүй. Хамгийн аимшигтай нь Ежов маш атаархуу. Түүнд ихээс эрүүл сарвал бие хаатай төрсэн хүмүүс таалагддаггүй. Тийм хүмүүсийг Ежов багталтайгаар тамлсны дараа буудан алах дуртай. Байцаалтанд өөрийн биеэр оролцож, дивизийн захирагч албан тушаалтаа сайхан ир шалан дээгүүр мөлхөж ямар ч гэмт хэргийг хүлээн өршөөл ирэн байхыг харах дуртай. Сэхэтнүүдийг үзэн яддаг байв. Тэр зохиолчдыг толгой дараалан хүүстэмтэрхээр ажиллаж байв. Харин эхнэрийнхээ нууц амрагуудаас хэнийгч тэр оролдоогүй. 1938 оны намар хэд Ежов сэтгэл мэдрэлийн явдаг толь болон хувиржээ. Тэр өдөр болгон уухаас гадна мансууртлаа завхаарч байв. Тэр шүүх хуралдаан дээр найзынхаа байранд охид дагуулan очдог байсан. Охидыг хүснээр эдэлж стрессээ тайлдаг байсан. Тэд их өвддөг байсан байх гэж мэдвэлсэн. Эхнэр Женян нөхрийнхөө гаж үлдлийг мэдж байсан. Түүний танилуд өдөр бүр огт сураггүй олж намхан нөхөртөө түүнээс хүмүүс могоо үтсэн мэт төлнө. Найр цэнгэнд дуртай Женяд энэ амьдрал тэсэшгүй болсон. Эхнэр нь депресд орж ажилдаа явхаа болов. Харин Ежов өргөл охиндоо чөлөө цагаад зориулдаг байсан. Энэ харгас тамлагч хүн хайрлаж чаддаг байсан нь гайхалтай. 1938 оны 10 дугаар сард сэтгцийн хямрал оноштойгоор совлилд очсон ба түүнээс хөлөөрөө гарах хувь тавилангүй байсан. Ежов эхнэрийнхээ хувь заяаг огт тоогоогүй. Түүнд зөвхөн өөрийгөө аврах хэрэгтэй байлаа. Энэ үед түүний орлогчоор Лаврентия Берияг томлов. Эзэн түүний орны хүнийг бэлдэж байгааг Ежов ойлгосон.
Ешов яагаад гэдэг асуултын хариуг олоогүй юм. Цус террорын хариуцлагыг хэн нэгэн хүлээхгүй бол Сталин айдас давтсан ард түмний өмнө өөрийгөө цагаатгах боломжгүй. Сталины санааг би цөөн дайсан устгасантай холбоотой гэж ойлгосон Ешов бүр олноор нь баривчилж буудах тушаал тарав. Амьд үлдсэн нэг чекист 1938 оны эцэсгэд доо яманд зүйлд холбоотуулсан бүх иргэдийг баривчлахад хангалттай материал цугласан байсан гэж хүлээн зөвшөөрчээ. Төгсгөл 1938 оны 11-р сард Сталин хүмүүсийн нүүрэн дээр Ешовыг новш гэж хэлв. Тэр өдөртөө түүнийг өвчнөө улмаас албан тушаалаас чөлөөлж Берия гарч ирэв. Гэхдээ сүүлчийн анх дугаараагүй л байв. Яагаад ч юм Ешовыг усан тээврийн ардын комиссараар томилсон. Ешов чичгэнсэн гараараа захиа өвчиж алдаагаа засах боломжгүйж байв. Тэр Москваг Сталинодаар гэж нэрлэх саналж гаргаж зулгуудав. Хүйтэн цэвдэг ягодоогоос ялгаатай нь Ешов тэнэг хിവэрээ үлдсэн. Хүний гараар могоо хариулах большевикуудын аргыг тэр өөрөө ухаарсангүй. Цаазаар ахуултлаа. Өөрийн төгсгөлийг ойлгосон Ешов бүх хэрэгээ хүлээсэн. Тэр Герман, Польшийн тагнуул байсан. Сталиныг алхаар төлөвлөснөө хүлээн. Эхнэрээ ч хордуулсан. Өөрийн хувь заяаг хуваалцахыг хүссээгүй. Хүмүүс эхнэртэй байсныг гэрчилдэг. Ешовт маш олон хэрэг тохов. Ешовыг Донскийн нийтийн боршинд эхнэрийн нууц амрагуудтай цуг оршуулсан. Хувь заяаны тоглоомоор түүний хажууд эхнэр Евгения Соломоновна Хаютинаг оршуулжээ.